Тэр удаа энд зогсож байна. За би ч одоо энд чинь зогсоод энэ дүүрэг дээр бас нэг хэсэг самар зарсан. Энд зогсоод одоо ерөнхийдөө нэг 10 жил 8 9 жилдээ зогсож байна уу да. 8-9 жил одоо ер нь л хүнд хөдөлмөр эрхэлж байна гэж хэлнэ шүү дээ, тийм ээ. Өвлийн үүдэнд ингэ зогсно гэдэг чинь. Урд нь бол би одоо энийгээ жаргал гэж бодоод байгаа шүү дээ. Урд нь би чи ерөөсөө энэ цайз дээр энэ цайзын модны зах дээр мод хагалдаг. Нүүрс савладаг. Тэгээ нөө шилла завдаг газар чинь гүрүү шиг хийдэг. Тэгэл эмхтэн байж байгаа. Хийхгүй яах юм. Хийн штэ хүүхдэд дэжихийн тулд хүн ерөөсөө юу хийх юм штэ. Хийж байгаа юм чинь хамгийн гол нь худлаа. Одоо та ээж болохгүй өөрөөрөө л ах хэрэгтэй. Тэгэхдээ ортны ээжижүүр мэжүүр эсэн мөсөн юм хийсөө. та өөрөө одоо юу гэдэг нэг ажилд орё, гайгүй ажил хий гэж юу н хөөцөлдөж үзсэн. Нэгдгүүл нь тэгэж хөөцөлдөж үзээгүй, хоёрдгүүл нь би чинь нөгөө нэг бүтэн өн чинь өссөн болохоор би чи хүсэг мэддэггүй. Тэгээд би ерөөсөө ажил хий гэж боддоггүй. Яагаад гэвэл нь би бас нэг ажил төрөл хийх гэж янз бүр болж үтсэн. Залуу байхдаа. Тэг хүнд бол бас ашиглуулаад тухайн үед өнгөрч исэн болохоор би тэрнээс хойш ерөөсөө ажил хий гэж бодоогүй. Энэ улаастад нэг гүйж авсан чинь нэг хөвгтөд 2 бууз авч өгөөд энэ үлгэтэй байсан юм аа. 2 бууз авч өгөө. За одоо яадаг юм лээ. Дулаан ороогүй байдаг гэж бодоод гүйж авахгүй юу. Тэгсэн нэг ганцангийн хэдэн охтууд ярьж байна хоорондоо. Аяг угаагч авмаар байна шүү дээ. Аяг угаагчгүй хэцүү юм аа гэж хоорондоо ярьж байна. Тэгээ яад энэ хоёр хүүхдтэй 2 буузыг нэдүүлэх хоорондоо өндөөж очиад асууна үсттэй. Гэхдээ ихчээг нэг аяг угаагчаар авах уу гэсэн чинь доороос нь дээш нь ингэж хараад дээрээс нь доош нь ингэж хараад миний өөдөөс юу гэж хэлсэн. Тань шиг хөгшин хүн авахгүй. Би насаараа аяг угаахгүй шүү дээ. Тийм биз дээ. Би хөгшин насаараа аяг угаахгүй. 2 гараараа угаана. Ер нь ажил бол тиймэрхүү л байдгийн шүү дээ. Ерөнхийдөө л бол. Амьдрал бол тийм л байдгийг. Яг үнэн боддоор. Өнөөдөр хоолтой хонж байгаа хэд байгаа, хоосоо хонж байгаа хэд байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Төр засгийн томчууд бол юу ч мэдэхгүй. Таадахтаа одоо бичих чадах уу? Бичих үсэг байхгүй шүү дээ. Юусаа гаргахгүй юу? Байхгүй. Бичиж чадахгүй. Сурах гэж бодоагүй юу? Гэхдээ сурах цав олцсонгүй шүү дээ хэвчтэн. Нөгөө жоохон байхдаа ерөөсөө өөрхөө ганцхан хар толгоогоо тэжээх гэж айлд хонь хурга эргүүлж явсараа таарлаа. Том болоод айлын эхнэр болсон чинь хүүхэд гаргаад өнөх хүүхдээ тэжээх гэж зүтгэсээр байгаа таарлаа. Тэгэл одоо тэр оюутан хүүхэд мэн тэр. Одоо л энэ хоёрыг л нэг бичиг үсэгтэй. Тэгээд энэ хоёрыг бичиг үсэгтэй нийгэмд бас нэг хэрэгтэй нийгэмдсэн иргэн байгаасаа л гэж боддгийн. Ганц харж байгаа юм уу гэвэл нь аав нь байхгүй бас л хагас өнчөө өсчлөө. Их чинь яг хөө бүтэн өнчөө өссөн болохоор тиймэрхүү юм дээр жоох хэмтгэлдэг юм да. Аав нэрт өнгөрсөө. Хүрхний шигдээс гэдэг өвчнгөр өнгөрсөө. Тэгээд битээр чинь орох орон байхгүй. Их зүдэрсэн нэг хэсэг айгүй их зовсон. Тэгээд аль юмыг зовлоо гэж ярих вдэ юм тийм ээ. Тэрнээс хойш та тэгэл хөдөлмөрлсөөр байгаа л одоо ямар ч гэсэн орон гэртэл байгаа юм байна. Одоо бол байгаа. Одоо болж байна. Хин хүссэндээ энэ хүүтэнд гадаа зогсохыг хүүхдэд дагуулаа явахыг хүсэхгүй шүү дээ. Хин ч хүсдэггүй байхгүй. Өглөө та хэдэн цагт ирдэг вэ? Өглөө янз бүрдээ 7, 8, 9, 10 гэл янз л ирдэгтэй. Орой тэгэл бас янз л боон штэ. Байтлаасаа тэнгэр хангаа гайгүй байл бас жоохон зогсно. Гатаа хүүтэн байвал эртгэл шиг боон. Одоо гайгүй орлоготой үл хэдэн төгрөгтэй буух уу? За гайгүй орлоготой буулаа гэхт чи яах вэ нэг 3-4 хайрцаг тамхи зарлаа гэхт чи нэг хайрцаг тамхинаас заримаас нь нэг 500 төгрөг, заримаас нь нэг 1000 төгрөг л ундгийн. Нэг дундчлаад нэг өдөртөө амс-мамстойгоо нийлээд нэг за нэг тамхиныхаа үн бохир орлогоороо тооцоход бол нэг 20 гаруй 1000 төгрөг хийн. Сайн байх таа. Сайн орлоготой. Сайн орлоготой бол нэг 50-аад орчим 1000 төгрөг хийнэ. Тийм л байдгийн тэгээ яах вэ? Гэтэ бас яг ямар ч орлогогүй буух үе бол бас байдаг гэдэг. Байхгүй яах вэ? Байна шүү дээ тэр амьдралд чинь. Энэ хүмүүсийг ямар чангаалтай нь биш. Надын эмний юмыг аваач гэлтэй нь биш. Эдгээр чинь бас л ялгаагүй амьдрахгүй явж байгаа улсууд шүү дээ. Ер нь өөрөө зүтгүүлэн ямарваа нэг юмд хүрнэ шүү дээ хүн амьдрал. Хамгийн гол нь хичээнгүй байх хэвээр.
өөрөө зүтгэж явах ёстой. Гэхдээ төр засаг бас яг амьдрах гад явж байгаа хүмүүсээ бас дэмждэг баймаар байна. Яг ингээл амьдрах гад ингээл нэг 5-3 юм нэг жоохон юм зарг гэхээр эндээс ч нэг амтан ирээл хөөдөг, тэндээс ч нэг амтан ирээл торгодог. Энэ асуудал айгүй хүндрэлтэй. Хогны мөнгө гэ төлнө, газрын мөнгө гэ төлнө, бид нар чинь чадах хятгараа л төлж штэ. Тэрийг бас хардаг байх хэрэгтэй, мэддэг байх хэрэгтэй. Ерөөсөө хэн юу хийж байгааг ерөөсөө мэддэггүй. Торгоно гэдэг чинь хэдэн төгрөгөөр торгодог. Яг хэвдээ амьдрахын эрхэнд бол би тамхи ширхгэлдэг байхгүй юу? Үнэндээ яг одоо та нарын телевизээр гарах бах те. Тамхи ширхгэлэхгүйгээ яах юм бэ? Өнөөдөр гүйж байгаа юм тэр л байна. Хамгийн эрэлт хэрэгцээтэй хүн байгаа мөнгөндөө тохируулаад 2 ширхэг тамхиа, 1 ширхэг тамхиа авахыг хүсдэг. Тэрийг зарахаар мануст бас унж байгаа нөгөө талхны мөнгө, нөгөө хатуусны мөнгө нь арай дээр байдаг байхгүй юу? Энэ оймсыг хараад суугаад байна. Өглөөнөөс орой болтол би 1 ширхэг оймс зарахгүй өдөр байж штий. Тэгээд би тамхи ширхгэлдэг амьдралын ирэхээр. Тэгэл одоо чи тамхи зарлаа. Чи наатахаа бол. Одоо тэр дарамт бол айгүй хүнд байдаг. Одоо тэрийг зарахгүй бол хоолгүй. Зарахгүй бол хоолгүй л хонно штий мэдээж. Тэгэл хүүхдийн цэцэрлэг дээр бас хэд 3 төгрөг өгөх болно. Оюутан хүүхдтэй хэд 3 төгрөг өгөх болно. Мэдээж би эднэрийг чи хувцастай явуулмаар л байна шүү дээ. Тийм ээ. Би ядуу хүн би бичиг үсэг мэдхгүй сургууль соёлд суугаагүй гэд би бусдаас гуйж суугаагүй. Хамгийн гол нь би өөрөөрөө л амьдрахгаа сууж байгаа. Та бол их хүчрхэг эмэгтэй нэ миний бодлоор. Одоо хүчрхэх байхгүйгээд яах вэ? Энэ яагаад гэвэл би энэ 2 хүүхэд дөрүүлсэн ээж хүн гэдэг чинь энэ хоёрыг хүн болгож иргэншүүлж энэ эх оронд хэрэгтэй хүн болгохын төлөө явна шүү дээ. Хоёулаа хэрэгтэй хүүхэд. Нэг нь одоо Гагнуурчингийн ангид барилгын политехникийн коллеж гэдэгт Гагнуурчингийн ангид 1-р курсын оюутан болж байна. Одоо явж байгаа. Тэгэл одоо энийг яах вэ? Цэцэрлэгээр нь дамжуулж байгаа сургуульд нь оруулна да. Чадвал нэрээдүүдээ нэг бүх болгочих санаа байна. Боломж нь болох нүгөө юу? Болох бахаа тий? Болох амьдрал баян шүү дээ тийм. Тий шүү дээ. Ер нь бол сэтгэлээрээ баян бах. Юу баян түүгээрээ сайхан гэдэг. Нөгөө юу байгаа түүгээрээ дайлна гэдэг шиг. Ер нь сэтгэлээрээ баян байх чинь бас гоё шүү дээ. Бүх юмыг хоосноор бодоод бүх юмыг үгүйсгээл байвал хүний амьдралд ер нь юу орж ирэх вэ дээ. Би бол үнчи өссөн. Айл-айлын тоогоо өнгөж өссөн. Амьдралын хүнд бэрхийг бол бишгүй л нэг үзлээ. Одоо надаа эрүүл юм бараг байхгүй болж байгаа ах. Томчул бол нохоо хоолндоо хоньны мах аваад өгдөг юу аваад өгдөг гэж байгаа аахгүй юу? Одоо нөгөө нэг хям одоо тэр үнтэй тэр нохонот ч одоо манасаас ямбтай байдаг гэж штэ. Тэгэхэд чинь бид нар үнэндээ нохоноосоо дор болчиход байна штэ. Яг үннийг хэлэхэд тэжээж байгаа нохоноос л дор амьдарч штэ. Нэг жижиглэн авч ийн хөдөөнийх нь ерөөсөө ямар ч ажил байхгүй. Ямар ч ажил байхгүй. Хөдөө гадааных нь яаж ийн гэхээр ажилгүй байна гэж хэлж байгаа юм гэхээр байна штэ тий. Энэ мөнгө л болж ивэл тэр бусд нь хамаа байхгүй. Тэр гидсэн дүүрэн баас. Үндэ би нэг өстө маха зулгаж байгаа л нэг хоньны цувдаа чирж очиод 2 хоног. За энийг өстө 7 хоног зулгаачиндаа гэж сугавчлаад очиход дүүрэн баас. Баасандаа удцсан гидсэн гашуурчсан итгий арга байхгүй. Үндэ тийм л байдаг. Одоо үл хүүтэрчлээ. Түлшний асуудал бас хүнд болоод явчихна тийм ээ. Одоо та түлшиндээ хэдэн төгрөг зарцуулна. Түлшээ одоо яая гэж бодож байна. Гэхдээ яах вэ? Тэгэл нэг өдөр 2 шудааны уурс авна, нэг өдөр 1 шудаа мад авна. Зарим өдөр авч чадахгүй нөгөө хэдийгээ хамт чимэж хонон тэгэл нэг юм болгоод байдаг юм а болгоод байдаг. Өдөрт нь аргацаа. Өдөрт нь аргацаагаал тэгэл нэг юм болгох юм болох. Тэрнээс одоо бөөнөр нь аавна гэсэн чадамж л байхгүй. Байхгүй шүү дээ. Угаасаа тийм байхгүй шүү дээ. Би нэг ч бас 3 ширхэг оймс авлаа. Нийтдээ 16,500 төгрөг болж байна. За ихчэд 20,000 төгрөг өгөөд та ингээд тэр чигээр нь авчгаа 20,000 төгрөгөөр би энэ 3 амьсаг авъя гэж хэлсэн. Гэхдээ ихч үгүй гэж байна. Яагаад гэвэл би хүнээс юм гуймааргүй байна. Би өөрийнхөө хүчээр амьдрах хэвээр. Би хүчтэй байх хэвээр, хаттай байх хэвээр. Би бусдаас гуйж амьдрахгүй гэсэн ийм хатуу байр суурьтай нэмэгч байна. Энэ ихчийн хувьд бол залуучуудад энэ нийгэмд болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг хоошоо сууж байгаа ийм хүмүүст бол үлгэр дуурайл болсон ийм хаттай, чин зоригтой ийм шийдэмгийн ихч байна гэдэгт бол би үнэхээр бахархалтай байна.
Энэ сурвалжлага маань та үзэгч та бүхэнд бас нэгэн өнгийг харуулсан бах, бас нэгэн ухаарлыг харилсан бах гэдэгт итгэлтэй байна.